Нөө золоо байна. Ойр YouTube бичлэгээрээ уулзсангүй завгүй байлаа. Дээрээс нь бас сонин сайхан их байна. Сонин сайхны маань нэг гэх юм бол цуслан лагерт гарсан байгаа. Тэгээ айгүй гоё юм хашаан дотроо нил мод. Гэтэ энэ байшин маань түрээсийнх. Гэтэ түрээсийнх ч гэсэн яг энэ түрээслэгч айл маань айгүй гоё ажилтай айл. Би таньд одоо харал энэ хардаа энэ гацуур байгааз. Ингээ гацуурыг ингээд тарьсан. Ингээ хашааныхаа төмөр хашаагаа ерөөсөө төмөр гэж харагдуулахгүйгээр ингээд тэр чигт нь ингээд мод тарьсан. Амар лаг байгаа зү. За биш яваад харуулъя. Гацуурууд тарьсан. Тэг ингээ хардаа тэр чигээрээ хашааныхаа төмрийг харагдуулахгүй хашаан дотроо ингээ тэр чигээр нь гой мод тарьсан. Ингээд энд заслангийн байшин туур хийд юм уу? Хотын гэр маань арайхандаа бэлэн болоогүй байгаа учраас. Одоо ингээд бас ингээд мод тарьсан. Одоо ингээд хашаандаас юм гоё том моднуудтай. Одоо энд байшин маань харагдчихээн. Им хоёр давхар байшин. Энд ингээд хүлэмжтэй. Айгуу гоё. Хоёр хүлэмжтэй. Тэгээ энэ хүлэмжийн дотор юм тарьсан ч болно. Гэтэ бид нар нөгөө нэг жоохон хүмүүстэй болохоор үнэхээр тийм ногоо тарих зав олдохгүй байна өө. Үнэнгээл хэлээ. Ингээд ийм гоё гацуурууд тарьсан. За одоо бүгдээрээ байшингийн тийшээ зөвлөцгөө. Ийм гоё модтой. Тэгээ ингээд хүүхдүүд тоглоход ингээд замтай. Энэ бас ингээ гацуур гоё агааз. Яг байшингийн хортол ийм өндөр гацууртай. Тэгээд энэ хартаа ийм гоё цэцэгтэй мод. Энэ гэхдээ айгүй өргөстэй. Харуулах уу энэ хартаа өргөсөйн. Энэ хартаа ийм амар өргөстэй. Гэтэ ийм гоё цэцэгтэй. Ингээд тэр чигтэй мод. Тэгээ ийшээ хүртэл ингээд мод байна. Ийшээ ингээд доошо буух юм бол гадаа шүршүрт орчин. Энийг ингээд бүр нилийн 7 сард дулаахан болонгууд нь гоё цэвэрлж агаад хүүхдүүдэд гоё гадаа чакусын тусын дүүргэж агаад тоглоулна гэсэн бодолтой байгаа. Ийшээ ингээд хашаанда баруун зүүн тийшээ тэр чигтэй моттой. Ийм гоё цусланд гарч ийн да. Ундж байгаа сэрцэн байна манай хөвгт. Үүд хэсэг эхэлж гин. Энд ингээд сүүдэрт манай нэг гүнж унтж гин. Лагер дээрээ манай хоёр баг хөхөд тээж. Тэгээ манай дүү одонтой ээж хамгийн бага нь одоо энд унтж гин. Тэгээ би тэд өнөр олуулаа гэр бүлийнхнаараа гоё цусланд гараад. Хотод өчигдөр илүү уржигдөр би тэд хотод нэг хоног яалтчгүй хоног шаардлагатай болоо. Нэг хоног хонсон чи бүр бүгдээрээ ёо цуслан руугаа буцъя. Хот чи ямар амар шуугантай бөхчөн байна гэд. Тэгээ яг энэ террасны хэсгээр болохоор юм хоёр юутай. Хүүхдүүд яг тоглоход тохиромжтой. Хоёр юм дүүжинд ажинтай гэх юм уу. Тэгээд юм том бодон ингээл үүдний хэсэг эхэлж гин. Бичлэг хийх гээд энэ хүүхдэд удаас түр бариулсан чимээг болгоод тэгвэл намайг дагаад байна. За ингээд байшин руугаа ороод байшин гоё юм сэрүүхэн ёо жоохон гадаа алхсан чи халаац чинь. Дотроо бид нэр халуун хүүтэй устай. Тийм учраас хот руу очиж усанд морно гэсэн шаардлагагүй. Бүх хэцүүл ерөөсө бүх амьдрал ингээд цуслан дээр өрнөчнө. Ингээд угаалгаа өрөө ийм жижигхэн угаалгаа машин авсан. Энд хүүхдүүдийнхээ хувцсыг угаана. Эндээ шүршүүртэй. Тэгээд хүүтэн бороотой өдөр байх юм бол ингээд саундаа орж олно. Тэгээ байнаа цэвэрлж агаад байндаа усанд хэвтэж, халуусанд хэвтэж болно. Энд галтоогоо явж байна. Хүүхдүүдийнхээ хэрэгтэй бүх юмыг уугж ариутгах чинь авчирсан. Энд одоо өдрийн хоол галтоо шүлтөө ол хийж байгаа. Мах чанж агаад тэгээд ийшээ яваад том өрөөнд ингээд
өрний шүдэ хүүхдүүдийн тоглоом бол ингээл газраар байж л идэв. Тэгэл ингээд хүүтэн өдөр авах юм бол зурагтаа ер нь бол асаахгүй байгаа. Энд юутай интернеттэй, таблеттай гэхдээ би тэгэд хүүхдүүдэд зурагт утаснаас хол ойлгохын тулд албаар зурагтаа бараг асаахгүй байгаа. Тэгээ энд галт төлж болно. Модтойгоо байж гин. Энэ бидний гол чухал хэрэгцээтэй юм цэвэрчмээгээ аваад ирсэн. Өдөр алга нөгөө хүүхдүүд шалаар тоглодог учраас тоосоос оруулаад шалаа угаана. Хамгийн чухал хэрэгцээтэй туслахаа авчирсан. Тийшээ шатаар гарахаар унтлахны өрөө байгаа. Манай өрөөгөр зочлие. Пөөх ямар амир байна. За яах вэ? Цуслангийн эзэд айгүй гоё ажилтай айл гэдгийг би бүр одоо түрүүн хашааны үүднээс эхлээд мод тарьснаас эхлээд мэдэгдэж байгаа. Тэгэнгүүт энэ зүгээр жижиг деталийг та нарт харуулъя. Энэ одоо ингээд модыг ингээд тайраад ийм гоё ингээд зураг шиг ханаа ингээд гоё чимгэлсэн байгаа зү. Гоё байгааз. Тэгээ бас болоогүй. Энд хардаа. Одоо жоохон холоос харангуйтай шүү дээ. Энэ бас яг мод. Ингээ мод байгаа зү. Тэгэнгүүт энд ингээд нэг юм гарын таван хуруу шиг гол нь тэгэнгүүтээ ингээд дэлбэн юм шиг айгүй гоё зохион байгуулалттай байсан байгааз. Дараагийн унтлахны өрөө за зүгээр хальтал харуулчих. Энэ унтлахны өрөө манай дүүгийн унтлахны өрөө. Манай дүү чи нөгөө нэг 4 хүүхэдтэй. Тэгээ 2 том бандтай. Манай 2 дүү чи 11 12 настай учраас энд тэгээд 4 сартай нэраатай. Эндээ амир хөрхэн хардаа. Ийшээ ингээд хүүхдүүд энд унтчих болно. Ийшээ ингээ хүүхдүүд энэ тавираараа шатаараа дамжаад унтчих болно. Тэгэнгүүтээ дахиад дараагийн өрөөнд нь манай арай том хүүхдүүд. За манай хардаа манай дүүнэрийн өрөө. Энэ ингээд дээшээ бас айгүй гоё. Дээдлийн давхар манай хоёрын яг унтдаг хэсгэн дээрэд хоёр унтдаг тий. Дээдл нь тэгээд яг гоё нар тусаад айгүй өдрийн цагаар бол айгүй гоё юм. Би ерөөсөө өдрийн цагаар энэ хоёрын өрөөнд орж ирж үзээгүй юм биш үү? Өдрийн цагаар би эдний өрөөнд ерөөсөө орж ирж үзээгүй юм байна. Орой унтахт нь шалгал унтсан уу яасан уу ийсэн үү гэдэг. За ингээд дөрөөндөө тоглолцоо чинь манай дүүнэр. За нэг иймэрхүү байдалтай бид хэд заслан дээр гоё байцгааж байна. Ойрын сонин сайхан гэвэл лагер дээр хүүхдүүдтэйгээ дүүнэртэйгээ ингээ гоё байж байгаа агаарт тэгээ хотод ажилтаа үедээ хот рууглаа гараад хотын байрныхаа засвар зураг төсөл гэл загвал байна да. Тэгээд удахгүй дараагийн бичлэгээрээ уулзцгаая. Бай бай.